Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын хурлын гишүүн Хүрлбаатарын Булган туяа нарын 20 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үжил баримтлалын хүрээнд хэлцэх асуудлыг төрийн байгуулалтын байнгаараа 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагч хуулийн төсөлд Монгол Улсын их хурлаар төсвийн хүрээний мэдээллийн төслийг хилцэх 4 үе шаттай тусгаасан дэгийг шинээр бий болгох, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хилцэхэд төрийн аудитын байгууллага төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн чуулганд танилцуулах, тухайн жил төсвийн төсөлтөд танилцах үе шатыг шинээр нэмж нийт 5 үе шаттайгаар хилцэх, намрын чуулган эхэлсэн өдрөөс хилцүүлэх, Монгол Улсын тухайн жилийн төсөвт Монгол Улсын ерөнхийлөгчийн тавьсан хоргийг Монгол Улсын их хурл хүлээн авч хууль тогтоолыг хүчингүй болсон тооцсон тохиолдолд хэрхэн хилцэх талаарх дэгийг шинээр боловсруулах, мөн Монгол Улсын их хурлын тухай хуульд Монгол Улсын их хурлын намрын ээлж чуулганы эхлэх огноог 9-р сарын 15-ны өдрөөр болгож өөрчлөх хуулийн төслийг боловсруулах, хуулиар дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг хүлээсэн төсвийн доктортой байдлын зөвлөл мэдээллийг засгийн газар төрийн аудитын төв байгууллагаас аль бие осоор авах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуултыг тусгасан байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед Улсын их хурлын гишүүн сайн зориг үндсэн үйл заасан шүүх эрх мэдлийн болон төрийн аудитын байгууллагын төсвийн асуудлыг хилцэх зохицуултын талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын ороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх талаар санал хураалт явуулахад Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 69.2% саналаар хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 69.2% саналаар Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 61.5% саналаар, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 69.2% саналаар, төсвийн доктортой байдлын тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 64.3% саналаар, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.4% саналаар үжил баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хилцүүлэх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хилцэх хэсэг талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.